Сайн байцгаана уу амьдөгчдөө та бүхэндээ шинэ өглөөний мэндийг хүргэе. Та бүхэн мань сайхан амарцгаасан уу? За бүгд хамтдаа энэ өглөөний үгийн цагийн төлөө эзнээс агуун залбирцгаая. Хайрт эзэн минь танд баярлалаа. Бидэнд зөвшөөрч байгаа шинэ өглөөний төлөө сайхан өдрийн төлөө танд баярлалаа. Эзэн минь тэгээд энэ өглөөч гэсэн та бидэнд өөрийнхөө үгийг айлтгуултгая гэж тань сайгуулж байна. Их эзэн Есүсийн нэрээр гуйн залбирлаа. Амен. Амен. За бүгд хамтдаа Эфес номын 2 дугаар бүлгийн 10 дугаар ишлэгийг хүлээн авцгаая. Би та бүхэнд уншаад өгье. Учир нь бид сайн үйлсийн төлөө Христ Есүс дотор бүтээгдсэн түүний бүтээл мөн. Биднийг эдгээрийн дотор яваасаа гэж Бурхан урдаас бэлтгэсэн билээ гэж. Амен. За энэ 7 өдрийн турш бүгдээрээ Христтэй хамт амар тайван амьдрах нь гэдэг сэдвийн хүрээнд эзний үгийг хүлээж авч байгаа. Тэгээд өдөр бүр эзний үгийг хүлээж авч байна. За тэгээд энэ өглөө би та бүхэндээ өөрсдөө битгий голоорой гэдэг эзний үгийг одоо гэж эзний үгээр ятгамаар байна, уриалмаар байна. За яагаад вэ гэхээр заримдаа ингээд бидний хувьд ингээд өөрийгөө ингээд харсан чинь өөртөө урам огорцсон, өөрийгөө ингээд алдаа дутагдлуудаа харсан чинь хинч биш болцсон, дандаа л буруу сонголт гаргадаг. Гаргасан буруу сонголтын үр дагавруудыг хүртээд Тэгээ амьдралтаа ингээд буруу шийдвэр, буруу сонголт, алдаа дутагдaltaа ингээд амьдраад эргээд нэг харсан чинь амжилт бүтээлээс илүүтэйгээр алдаа оноо их байгаад байдаг. За тооны хувьд биш юм аа гэхэд гаргасан алдаа онооных нь гаргасан алдаа дутагдлын нь одоо хамар хүрээ их байгаад байдаг одоо хохирол нь их байгаад байдаг. Ингээд энэ бүхнээс ингээд болоод өөрийгөө эргээд нэг дүгсэн чинь би ч ямар харчаагүй юм бэ? Би ямар өөдгүй юм бэ? гэж бодох уу бас байна. Эсвэл ингээ хүмүүс ингээ биднийг ингээ харахтаа чи бол хинч биш. Чи бол хинч биш. Чи бол юуч биш. Чам шиг ингээ одоо ийм хүн гэж юу гэдэг гэх мэтчил ингээ биднийг бас дор дурцах тийм уууд ч гэсэн бас байна. Тэр өнөөдрийн үгт бидэнд юу хэлж байгаа нэхэр бид бол Бурхны бүтээл. Тэр өөрөөр хэлбэл бидний амьдрал тохиолдож байгаа үйл явдлууд бидний амьдрал тохиолдож байгаа одоо хар бараан зүйлсүүд бидний амьдралын тэр одоо нухчаанууд бидний амьдралыг одоо ингэж хэцүү болгож байгаа, төвөгтэй болгож байгаа тэдгээр бүх зүйлс бол бидний хинбэ гэдэг үн цэнийг өөрчлөхгүй. Бид нар нэг ийм түүхийг мэдэн шүү дээ. Нэг багш оюутнуудаар орж ирэнгүүтээ $20 дэвсгэртийг гаргаж ирэнгүүтээ ингээд бааздаг базаад ингээд газар унаагаа дивсээд тэгээ ингээд бүр ингээд хөлөөрөө гიშгэлээд шавар шахаа болгоод тэгээ буцаагаад ингээд аваад тэгээ одоо энэ $20 үнцэнтэй хэвээрээ юу гэж асуудагтай. Бүх оюутнууд гэж наачмал үнцэнтэй хэвээрээ $20 хэвээрээ гэж. Ягаад тэр $20-ын хэдийгээр базагдсан, үрчилсэн бүр ингээд гიშгэгдсэн шавар шахаа болсон ч гэсэн тэр долларын үнц нь хэвээрээ байгаа. Та адилхан бид ч гэсэн Бурхны бүтээл учраас бид үнцэнтэй хэвээрээ байгаа. Тэгэхээр энэ ч маш тодорхой хэлсэн түүний бүтээл мөн Христ Есүс дотор бүтээгдсэн түүний бүтээл мөн Бурхны бүтээл мөн гэж. Тэр амьдралынхаа үйл явдлуудаар эсвэл амьдрал тохиолдож байгаа тэдгээр хар бараан зүйлсээс болоод өөрийнхөө амьдралын үн цэнийг бити тодорхойлоорой гэж би та бүхэнд уриалж байна. Харин ч Христийн дотор бүтээгдсэн тэр энэ гайхалтай хөв тавилан дотроо итгэл найдвартайгаар эзэнтэйгээ хамт амар тайван амьдрахыг би та бүхэнд уриалж байна. Амен. Тэгээд итгэж бидний хувьд Бурханд илүү их найдаж, Бурханд илүү их харьяалагдаж, Бурханаас улам илүү их зуурж амьдрах нь өөрөө энэ бол гайхалтай хөв тавилан байгаа. Тэгээд өөрөөр хэлбэл Бурханд итгэдэггүй, Есүст итгэдэггүй, Есүсийг аврагчаа гэж хүлээмжшүүлдэг хүмүүсийн хувьд бол ийм боломж байхгүй. Харин бидэнд бол ийм гайхалтай боломж байгаа. Ийм хөв тавилан байгаа. Тэгэхээр бүгдээрээ хамтдаа өөрийнхөө үн цэнийг алдахгүйгээр амьдрцгаая. Өөрийнхөө үнцнийг алдахгүйгээр бид нар алдсан байж болно, бид нар буруу сонголт хийсэн байж болно, бид нар амьдралдаа одоо буруу шийдвэрүүд сонголтууд хийсэн байж болно. Тэглээгээд би миний Бурхнаар бүтээгдсэн гэдэг нь үнцэн маань үгүй болчоогүй шүү. Та бол үнцэнтэй нэгэн шүү гэдгийг та дахин санаарай. Тэгэд өөрийгөө бити дорд үзээрэй, өөрийгөө бити голоорой, бусдад бити харьцуулаарай. Бид бол хизээч дахин давтагдчихгүй гайхалтай бүтээл шүү. Бүгд хамтдаа эзэн нэрцгээе. Хайр та минь бид таныхоо өмнөрж байна. Та биднийг онцгойгоор бүтээсэнд баярлалаа. Аваа тэгээд амьдрал тохиолдож байгаа олон зүйлсээс шалтгаалаад би өөрөө хинч биш гэж бодож бусад хүмүүсийн надад муугаар хандж байгаа тэдгэр нөхцөл байдлуудаас болоод би бас өөрийгөө голж, гутарч өөрийгөө
өөрөө өөртөө урам нугарч исэн бол та биднийг уучлаарай эзэн минь. Учир нь та биднийг онцгойгоор цорын ганцхан бүтээсэн учраас хайртай аав минь бид таньда талархаж байна. Ариун бурхан минь ээ. Тэгээд бүх алдрын зөвхөн танд байгaalдгаа. Их эзэн Есүсийн нэрээр гуйн залбирлаа. Амен.